За өнөөдрийн киногоор үзсэндээ хизээж харамсахааргүй чамруугүй нэртэй солонгос нэг ангид кино ярьж өгье. Ойр ийм гоё кино үзээгүй юм байна. За тэгээд лайка дараа саба дараад үзээрэй. За кино маань нэгэн гүйлтийн тэмцээнээр эхлэж байгаа. Өмнөд солонгосын эрэгтэйчүүдийн дээд амжилт 10 минут 07 секунд. Дэлхийн аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн 100 метрийн болзол 10 минут 105 секунд. Зөрүүн нэрдээ 0.2 секунд. Кан Геон солонгосын дээд амжилтыг эзэмшигч тэргүүлж байна. Тэрээр 10.5 секундэд багтах болов барайнд орлоо даанч хүссэн үр дүндээ хүрсэнгүй. Тайлбарлагч нь Кан Геон эцэст нь түүний нас түүнийг гүйцлээдэ гэж байна. Түүний гүйцэх хугацаа 10.20 секунд болж дэлхийн аваргад орох боломж авч чадсангүй. Дасгалжуулагч нь болтой нурууг нь базангаа гутраагүй бидтэй шин техникээ анх удаа л хэрэглэж үзлээ шүү дээ гэд тайтгаруулах гээд. Гэтэл Кангуя чи үсээ зулгаахаа болохгүй бол өсгөө боллоо л гин. Манай хүн стресстэй үсээ зулгаагаад байдаг бололтой. Тэгсэн чи дэлхийн аваргад орчвол буцаад дургачнаа л гэж байна. 10.5 руу орцгоё. Тэгэх юм бол бүх зүйл сайхан болно л гэж байна. Мөстөө усан суугаад л бясалгаад л тархиндаа уралдаад л тархиндаа ч 10.5 дотор багтаж чадахгүй байлаа. Дасгалжуулагч нь тэр хүү их сайн юм аа гэдэл сүүлийн үед сайн гүйж алдартай болж байгаа ахлах сургуулийн хүүгийн талаар ярина. Чөтгөр ав гэж тэр хүү 10.16 хүрчлээ гэснээр гинт салхи араас нь байсан юм аа гэдэл тамирчиндаа буруу юм ярьснаа залруулах гэж оролдоод л хөөрхий. Манай хүний гаран дээр өөрийнхөө өмнө нь гаргасан амжилтуудаа шивсэн нь харагдана. Манай дасгалжуулагч спонсор болох хүндээ манай тамирчнаа рекламадаад л байж байтал үнэхээр цаанаасаа л бүтэхгүй гэж байгаа юм шиг компьютерын хүртэл гацаад эхэлдэг. Тэгсэн хөөе бойл яагаад түүнийг дахиж харуулад байгаа юм гэсэн. Та нар түүнийг хамаг чадлаараа хичээгээд байхад гэрээг нь сунгасангүй гэдэл тэгсэн өчигдөр төрүүлсэн байхад яагаад түүнийг дасгалжуулагч болгох гээд байгаа юм гэсэн. Одоо улсдаа биш дэлхийд өрсөлдөх хүн хэрэгтэй байна гэдэл. Хөөрхий шудраг бос байна гэдэл ахаа түүнд ганц боломж олгооч гэсэн хотын захиргааных нь түүнийг юу гэж ярьдгийг мэдхүү. Дотоодын эвдэрсэн машин энтергэл Кангуян гадаа нь өөрийнхөө талаар энэ хөгийн яриаг сонсчдөг. Тэгээд хаалгыг нь өшгөлжөөд яваад өгдөг. Дасгалжуулагч нь юу болсныг мэдээж ойлгосон. Манай залуу гэртээ баахан медаля хайрцагт хийгээд хаях гэж байгаа бололтой. Ээж нь өдийн насандаа ээжигээ шуулж амьдрах нь тэнэг биш үү л гэж байна. Ээж нь гомдлоод л эхэллээ. Мөнгө олж чадахгүй байгааг нь шүүмжлээд л манай хүн болио би дуугүй байж бай гэдэл гинт утсан дуурайд ээж нь бомыгийн төрсөн өдрийг марчаа юу гэдэл тэгсэн бомыг биш хуучин ихнэр нь би байна гэдэл салсан хосууд юм шиг байна. Шүүхийн бичиг ярьснаа л таслаа гэж байна. Байж байгаараа бомын сайн уу гэсэн цаанаас нь тэрнийг март гэдэл ойролдог. Ээж нь сонссноо гэдэл тасалчдаг. Маргааш нь дасгалжуулагч нь аврагчаа олсон гэдэл шинэ спонсор байгууллага олсон бололтой. Тэгээд нэг нөхцөлтэй тэр нь нөгөө сайн гүгээд байгаа хүүгээс илүү хурдан гүйх хэрэгтэй гэдэг. Дасгалжуулагч нь өмнө нь бас гүйдэг байж байгаад хөлнөөсөө болоод болсон юм байна л да. Тэгээд нэг галзуу гүйж байгаа хүүг хараад чөтгөр гэж гээдэл. Тэгээд тэр хүү миний мөрөөдөл болсон юм. Тэр нь Кангуя юм байна л да. Гуян одоо болио гэсэн. Үгүй шүү би чамайг дэлхийн аврагт явуулна. Би мөрөөдлөө биелүүлэх болно гэдэл. Үнэхээр сайхан сэтгэлтэй дасгалжуулагч юм аа. Ингээд манай хоёр шинээр бэлтгэлээ эхэллээ. Бэлтгэлээ хийгээд л тэр ердөө ахлах сургуулийн сурагч түүнийг ялаад л болоо гэдэл шахаж өгнө. Өнгөрсөн болсон зүйлс. Жан Гинжээ ахлах сургуулийн тамирчин 10.16 насанд хүрэхчдийг ч ялах хэмжээний үзүүлэлт гэдэл тайлбарлагчийн сүртэй тайлбарлана. Зуны улсын аваргаар томчуудтай уралдан түүн шалтгаан байгаа юу гэдэл сэтгүүлчид асуугаад л манай хүн зүгээр л би хамгийн хурдан хүн болмоор байна. Би 9 секундэд багтах болно гэдэл ярьж байтал Геон тэгвэл би 8 секундэд багтах болно гэдэл урдуур нь ороод ирдэг. Эргэж харснаа. Тэгсэн сэтгүүлчид чи дэлхийн дээд амжилт хэд гэдгийг мэдгүй гэсэн. Тэгвэл би дэлхийн дээд амжилтыг эвдэх болно гэд байж байтал дасгалжуулагч нь ирээд чихтээд л аваад явдаг. Хөл бөмбөгийн багаасаа бөмбөгнөөсөө төрүүлж гүсээр байгаад хөөгцсөн юм байна л та. Сайхан бүтлгүү гар юм аа бас. Геоны хажуугаар нэг охин гүүгээд өнгөрч байна. Эргэж хараад л бараг араас нь хараад дурлаа. Нөгөөх нь үнэхээр хөөрхөн охин. Хинч байсан дурлахаар л юм байна л та. За дурлцсан. За тэгээд нэг тэмцээн дээр Жан Гинжээ төрүүлснийг хараад удахгүй би чамаас хурдан гүнэ гэдэл өглөөн сэрээд гүүх гэж байтал нөгөө охин хажуугаар нь гүүгээд л Жиюн гэдэг юм байна. Сайн уу Жиюн гэдэл байж байтал нөгөө Жан Гинжээ гарч ирээд сайн уу бэлтгэл чинь яаж байна гэдэл хамт гүүгээд эхэлдэг.
Гар мараа цохиод л манай хүн царайгаа муухай болгоод л хоцорч байгаа. Зааланд Гинжээ Жиюн хоёр дасгал хийгээд л манай хүн бас цаана нь дасгал хийж байна. Гүүхэд биеийн бүх булчин чухал энэ төр гээд л. Цаана тэгтэл нөгөө Гинжээ гай болоод идэг. Жиюн дээр ирээд л та хоёр үерхт юм хар өглөөгөр мэдлээд л гээд үг хаяа Жиюн тэгж харагдаж байна уу гэсэн. Тэгвэл үгүй юм уу гэсэн. Би зүгээр л дагаж байгаа. Гинжээ шиг бэлтгэл хийвэл би хурдан болж магадгүй л гин. Тэгсэн манай залуу ойлголоо. Гэхдээ тэр чинь зүгээр л сурагч штэ гэсэн. Чи түүнтэй уралдаад үзвэл ингэж ярьж чадахгүй байхаа гэдэл. Гэхдээ чам шиг сонирхогч яаж түүнтэй уралдах вэ гэдэл басаад идэг. Манай мангар мэдж байгаа ч юм алга инээ гэдэл. Битгий санаа зовоо би хөнгөн атлетик тэмцээнд оролцох болно гэсэн. Чи юу л гэж байна? Тэгсэн охин комик их уншдаг бололтой гэдэл. Залуу тийм ээ би хайр дурлалтай комик дуртай л гэн. Би өөрөө нэгийг зохиосон чадна гэдэл. Тэр комикт эмхтэй гол дүр нь эрэгтэй гол дүртэй дурлах болно гэдэл. Хэвтэж байтал би комик уншдаггүй гэд босоод явцдаг. Жиюн та хоёр үерхдэггүй бидтэй. Яагаад хариулахгүй байгаа нэрээ үерхэд байгаа юм уу? Тэгээд үзээрээ багш нь чигтээд авдаг. Учир нь тэр ерөөсөө бэлтгэлтэй биш өөр юм анхаарат идэг. Жиюн амжилт гэдэл Жиюны дасгалжуулагч нь яагаад ийм удаан гүгээд байгаа гүмээргүй байгаа бол зүгээр хэл энэ төр гэдэл амар зөв хөхтэй зөвүүн багш юм аа. Чамаас өөр гүөх хүүхдүүд зөндөө байна гэдэл Гуян хараад л зогсож байгаа. Гуян одоо энэ үедээ энэ насан дээр яаж амжилтаа ахиулах вэ? Одоо боль гэдэл олон дарамтууд ирж байгаагаар хөлөө шаруулаад л нөгөө эм чинь хизээ болохоо мэддэг байх хэрэгтэй л гэн. Ер нь хүмүүс түүнийг болсон дээр гээд байхад өөрөө л зөрүүдлээд байна. Боми айлын хүүхэд зодсон болтой аав нь ирж авнаа. Хоёулаа дүүжин сандал дээр суугаад дээрлцэн. Тэгснээ юу гээч би дахиад зодтолмоор санагчлаа гэсэн. Юу гинэ гэдэл аав нь гайхаад л тэгсэн тэгж байна. Тэгж байж л аавынхаа царайг харах юм байна штэ. Жохон юм байж аав нь хэлэх үггүй болсноо уушлаараа дахиж төрсөн өдрийг чинь мартахгүй гэж амлаж байна. Гэтэл аав хоёр ярилцсанаа. Чи яагаад зодтолсон юм гэтэл тэр зурсан зураг дээр минь сараачсан юм гэд аав нь бостол Боми доошо болчдөг. Тэгсэн амар эвгүй царай гаргаснаа. Дээшээ өрөг гэдэл өргүүлж байгаа. Нилээн атман охин байгаа юм да. Бэлэг таалагдсан уу гэсэн чинь яах вэ? Огт хэрэггүй юм бол байгаагүй гэж авсан. Хил ам нь хүртэл дээлтэхгүй. Охиныхоо цэцэрлэг дээр эртэл Бомигийн зурсан зураг дэлхийн авраг аав эвдэрсэн машин ээж би гэж зурсныг хараад инээ. Тэгснээ гуниглаад л за өнгөрсөн дэрлээ Гинжээтэй уралдах хүн олддгоо. Тэгсэн манай Гуян энийг ашиглахгүй байж болох уу гэж л уралддаг. Тэгсэн чинь бүгд шоолоод л тэгсэн манай хүн галзуу хүн шиг орилж чарлаад мэрэгжлийн тамирчинтай баг ан ман үзээд байдаг шүү. Дахиад нэг уралдъя гэсэн. Дахиад ялагдвал 40 удаа Рудольф шүү гэд. Тэгсэн дахиж хожигдоод нөгөөхөө чирдэг дээ хөөрхөө. Тэгсэн Жиюн ундаа авчирч өгөөд л манай хүн хөөрөөд л тэгсэн нэгийг авбал өнгөө байсан юм а гэд л. Сансныг ботход хурдан юм гэсэн манай хүн өнгөрч өгнөө. Тэгээд ойр зуур зүйлс ярилцаад л их сургуулаас илүү чухал зүйлийн төлөө гүйж байгаа. Зүрх нь ингэж хүчтэй цохилдог юм гээд л хөөрхий. Жиюны төлөө шүүдээ хөлийг нь хараад л бэрцэн бололтой манай мангар шал мангар юм хийчээд яваад өгдөг. Араас нь Жиюн чамдал гэж хэлэхэд чи миний сонирхдаг залуу биш гэсэн. Зүгээрээ би боль гих тусам улам зөрүүдэлдэг зантаа гिचээд яваад өгдөг. Тэгээд бостол нэрэл хөлн гайгүй болцсон юм шиг санагдаг. Гинжээг магтаад л манай хүн нөгөө Рудольфо чирээд л нөгөө ундааг нь бүр хадгалцсан хөөхөн. Гинжээ хөөе Рудольф чи чирж дууссан уу гэвэл тэгсэн мэдээж маргааш дахиад уралдъя гэвэл хизээд билээ идэргээд л өнгөрөөд идэг. Манай хүн гэртээ төлөвлөгөө боловсруулаад сүүчүү жангинжийг ялна гэдэл бэлтгэл хийж байгааг нь судлаад л энэ тэнд явж байхдаа бэлтгэлийг нь дагаж хийгээд тэгсэн нэг юм хэмнэлээ олдог. Гинжээ гайхаад нөгөө дасгалыг нь бараг өөртөө адилхан л хийгээд идэг. Ард нь Жиюн баярлаад байгаа бололтой. Одоо үедээ ирлээ. Ээж нь гаднаас орж ирнэ. Загсан юм биш байна л гэж байна. Сүүлийн гэр бүлийн шүүхээ салах өргөдөл ирээд л дасгалжуулагч нь манай хүний сэтгэл санааг дэмжих гэдэл санаа зовлтгүй би чамайг ихнэр шиг чинь халамжилна гэдэл. Гуян өнөөдөр би үзмээр байна гэдэл гүйдэг. Тэгэд нэг л болж өгдөггүй. Олигтой цаг заахгүй болоод л дахин гүүгээд л байдаг. Дахиад нэг гэдэл дахин гүүгээд л байдаг. Өнөөдөртөө ингээд боли үгүй дахиад нэг гэдэл өшгөлдөг. Новш гэж гэдэл орилоод л хамаг хүчээ шавхдаг. Тэгээд л чи чадчихлаа гэдэл энэ зөв үү гэдэл. Тийм ээ 10/100-ны 4 гэдэл би чадлаа гэдэл бөөн баяр болдог. Дасгалжуулагч нь сонин царайлаад байхыг бодоход тудлаа хилцэн л бололтой. Тэгснээ дахиад би 9 секундэд орж чадна гэдэл нөгөөдөг чинь бүр хөөрөөд л байдаг. Дасгалжуулагч нь машины цонх толгоогоороо тогшоод л Гуян руу уушлаараа би цагаа төрүүлээ зогсооцсон юм гэж явуулах уу болох уу гэдэл шаналаад
Тэгтэл дасгалжуулагч нь нэг хүнээс бүр сэргээш буюу хүч оруулдаг юм асууж байгаагаар дүр солигдоод өнгөрсөнд ирдэг. Гарахтаа гიშгэж гардаг төмрөн дээрээсээ гарч чадахгүй яагаад ийм хэцүү байдаг юм бэ гэд байж байтал нөгөө талын зам дээр гинжээ жиюн хоёр бэлтгэл хийж байгааг хараад новш гэж гээдэл тэр хоёр руу явдаг. Гинжээ заагаад л тэгсэн ард нь манаа хүн ирсэн. Ингэжүү гээдэл байж идэг. Өнөөдөр төрүүлсэн дараагийн тэмцээнд орно гээдэл Рудольфт ярагдахгүй биздээ гээдэл манаа гуёныг басцгаагаад л байдаг. Тэгээд л гинжээ гараанаас гарахтаа эрхийн уруугаараа түлхдэг юм гэж зааж өгөөд л манай хүн ямартай ч амжилттай гараанаас гарч бүр төрүүлээд л дажгүй шүү би чамайг ялчлаа гэдэл өнгөрөөд гинжээтэй ярилцаад чи яагаад надад туслаад байгаа юм гэсэн чамтай гү хөвгөлтэй байдаг л гэж байна. Гинжээ анхны гүйлтийн тэмцээнийхээ талаар яриад л бүх зүйл таарсан гоё байсан талаар яриад л манай мангар тэнэг минь тийм юм гэж юу байдیں гэдэл энийгээд л тэгсэн гинжээ би 9 секунд рүү ороход яг тэгж санагдах байх гэснээ явлаа гэдэл чи тэрнтэй яв гэд үлдээчээд яваад өгдөг. Манай хоёр шүхэртэй бороонд цуг алхаад л гүүх гой байна уу энэ тэргээд ойр зүрийн зүйлс ярилцаад л жиюн 100 болтол гүүгээд болохгүй бол болиндоо яагаад вэ гэсэн бүтэхгүй юмтай зууралдаад яах вэ л гэж байна. Гүйлтийн зам дээр яагаад твтээд инээж байсан юм? Би яагаад гэдгийг гүүж эхлээд ойлгосон гэдэл зүгээр л гүйтгэе гэдэл жиюн гэнт явах гэтэл гарнаас нь барьж аваад л татсан чинь чи яаж байна гэсэн зүрхчин сая маш хүчтэй цохилсон гэдэл шүхрээрээ хааснаа үнсэлцэж байна уу гэж бодтол үгүй ээжээ. Хөвгчлөлтөө нарахгүй явлаа да. Дасгалжуулагч нь та нар тэмцээн болтол юм мэдэхгүй шүү гэчээд өөрөө идээд байдаг. Манай хүн хараад хамаг арааны шүлсэн гоожоод тарцгаа гэсэн сонсож байгаа ч юм алга. Жиюн чи бас цэвэрлэгээ хийж байгаа юм уу гэсэн гуяа нөгөө бичнээс барьсан хараа сууж идэг. Жиюн чажуунаас нь сүртэй хараад л гинжээж ирж хараад л нөгөөхөө булаацалтаад л жиюн аваа цогтаачдаг. 3 хуваагаад хөөхөн тулгыг гэд идэж байгаа юм. Нөгөөхөө ёстой л амтрахын идэндээ гой байна гэдэл галзуурмаар гой байна гэдэл тэгсэн гуян уйлцсан бүр илгийн гараа. Жиюн шоолоод л тэгсэн гуян чамд ийм юм инээдтэй байсан юм уу гэдэл гайхаад л угаас бараг инээдэггүй охин болохоор л тэгсэн байх. Хөвгөлтэй байна аа манай гурав үнэхээр хөвгөлтэй хаашаач явсан гүүгээд л жиюн ч үнэхээр хөөхөн охин юм аа. Гинт нэг юм хараад зогссон жаргаж уу нарыг харж байсан байх нэ. Үнэхээр сайхан харагдаж байна. Халбах сэрээ угаагаад л одоо үед ирлээ. Нэг өвөө чи одоо хүртэл гүүж байгаа юу гэсэн. Тийм ээ гэсэн чинь хоол болохгүй хиндэж иргүй юмар яадаг юм бэ? Зодог тайлсан дээштэй Солонгост номер 1 гээд тажуугийн өвөө хэлсэн. Солонгост номер 1 байгаад яадаг юм бэ? Дэлхийд өрсөлдөх хэрэгтэй штэ гэдэл хуцаж өгнө. Тэгсэн ээж нь удахгүй явнаа гэдэл хүүгээ өмөөрөөд л ээжтэйгээ хамт алхнаа. Яагаад гинт миний талд орсон юм гэсэн ажлын чинь урамшуул гэж байна. Гадаад явах гэж байгаа болтой ээжийнхээ урагцсан цамцыг хараад л урд нь сүгдүүд үүрээд л ээжигээ үүрээд чатаар алхаж байгаа юм. Амьдралын хамгийн сайхан мөчүүдийн нэг юм да. Ээж гэдэг хүн байхгүй болчоор бид яан да. За манай хүн хэвтэн юм бодоод л гэрлээ унтрааж асаагаад л нойр нь хүрхгүй л байгаа болтой. Зургнууд хараад л за тэгээд өнгөрсөнд ирж байгаа. Айгаад байгаа юм уу гэсэн үгүй гэсэн мөртлөө хөлн чичрээ зүгээр болдоггүй. Анхны тэмцээн бүр сандраад айгаад л байгаа болтой. За тэгээд уралдлаа. Буруу юм сонсоод ганцаараа гараад гүүж үдэг. Ёо үнэ инээдтэй. Зогс тэнгээ гэдэл нөгөөх маань очоод унаад хасагчдаг. Жиюн ирээд л анхны уралдаан ийм байдаг юм аа. Гинжээ ирээд л би алдаж байгаагүй ингэж байхаар бөмбөгөө хөө гэдэл. Тэгсэн манай хүн өмнө нь гинжээгийн хэлж байсан салхи хөлөглөх ийм байдаг байх нэ. Гинжээ чамд бас ингэж санагдсан уу гэдэл. Тэгсэн нэг танихгүй гар ирснэ. Тэнгээ гэж мэгээд жиюн ирээд бол гэд аваад явах гэтэл хэдэн секунд гүйснийг нь харуулад л баяр хүргэе чи багшаа ялчлаа гэдэл жиюн бүр гайхаад зөв хэмтсэн юм уу гэсэн гараар хэмтсэн болохоор буруу байж магадгүй. Эсвэл гүйлтийн шинэ авраг төрж байж магадгүй гэдэл яваад өгнө. Гинжээ эвгүй хараад л жиюнч бас нэг юм бодоод л байгаа болтой. Гайхацгаагаад л байгаа. Тэгээд гүйлтийн зам дээр гинжээтэй таараа чи бас хачин зүү зүүдэлсэн үү гэдэл юу зүүдэлсэн юм гэтэл гинжээ чамайг миний оронд алт авч байна гэж зүүдлээ гэдэл өчүүхэн амтан би төрүүлж болохгүй юу гэд тэгвэл уралдъя гэдэл уралддаг. Энэ тэнцүү гүйж байснаа манай мангар унаад өгдөг. Гэтэл гинжээн гэмтээд хөлөө тэврээд унцдаг. Яах гэж журалдваа гэд орилоод л манай хүн нилээн гэмшээд л орондоо өмнө дурсамжуудаа бодоод л гадаа гүүгээд л өөрийгөө л буруутай гэж бодоод байгаа юм шиг байгаа. Тэгсэн жиюн гарч ирээд бол ингэж гүүгээд юу ч өөрчлөгдөхгүй. Тэгвэл ийм байдалд яах ёстой юм бэ? Зүгээр л над чиг уйл гэдэл жиюн. Уйлаад гуёнч уйлаад л гунигтай хэсэг гардаг да. Одоо үед ирлээ.
Нэг тамирчин ирээд таныг гоо сэтгүүлч хайж байна гэсэн манай хүн сонсцсон уу гэдэл өөртөө итгэлтэй албан ёсоор биш би 10/100-ны 4 гэсэн араас нь дасгалжуулагч нь хөө ярилцлага өгөхгүй гэдэл ойрлно. Тэгээд л манай хүнийг сэргээж хэрэглэж 22 удаа төрүүлсэн үү гэдэл мэдээ гараад эхэлсэн байлаа. Гэтэл дасгалжуулагч нь сэргээж авч байгаад папараццд өртөөд тэр нь мэдээ болоод гарцсан байдаг. Манай хоёр уулзаад л ирсэн үү суугаач би чамайг хаваа цогцсон байхаа гэж бодсон чи яаж чадваа л гэж байна. Чи тэнгүү гэдэл бүх юм сайхан явж байсан яах гэж тэгсэн юм гэтэл юу сайн явж байсан гэж би төрүүл цагийг зогсоосон юм дахиад гүйсэн бол чиний өвдөг тэсэхгүй байсан гэдэл үннийг хэлдэг. За тэгээд бидэнд өөр ямар арга байсан юм бэ? Одоо ингээд болцгоё гэдэл гуян чийч гэсэн намайг чадахгүй гэж бодожээ гэдэл гараад явдаг. За тэгээд нөгөө асуудлаас болоод шалгуулахаар иржээ. Тэгээд шалтлаад л заавал ингэж шалгах ёстой юм уу гэсэн өөрөө хүссэн юм аа л гэж байна. Ингээд сэргээшийн шинжилгээнд ороод хэрэглээгүй гэдгээ баталсан ч хүмүүс түүний амжилтанд эргэлзэж эхэлсэн гэдэл мэдээгээр гардаг. Гуяныг хасах шийдвэр гараад л гарын үсгээ зураад үлдсэн цалингаа аваа тэгсэн дээр гэдэл чи дахиад гүвэл бусдын элэг доог болно гэдэл манай хүн яалтчгүй гарын үсгээ зурдаг. Тэгээд чивээсээ арилгуулад л өнөөдөр битгий архиугаараа гэсэн ууцсан оройн гэртээ ирдэг. Ээжтэй күртэг авсан өмсөд үзээ гэдэл дахианы махаа асгачдаг. Тэгээд л гутарсан гунигтай байгаа болохоор ээжтэйгээ жаахан зүйл яриад ээжээ уушлаараа хүүчин ийм л хүн боллоо гэдэл амьдралч нэрээ тоглоомтой шүү. Хүсээд байхад л хисаад байдаг. Өнгөрсөн гуян гинжээ дээр ирээд заавал орох ёстой юм уу гэсэн жиюн өшөглөө зүгээр ороо гэд оруулцдаг. Унтаж байна уу гэснээ уушлаараа би яах гэж уралдъя гэж хэлвэ гэдэл хамаг юма тоочж байтал гинжээ араас нь өөр газар байж байгаад хүрээд ирдэг. Манай мангар шаал өөр хүн дээр очоод хамаг юма ярьцсан байдаг. Эмч юу гэж байна? 6 сар өгсөн юм шиг хэвт гисэн гэдэл яах гэж уралдваа гэдэл. Гэтэл салхин дээр мордох талаар би чадаагүй. Харин чи чадсан байна гэдэл хэлдэг. Тэгэхээр манай мангар нэлээд хурдан гарвалж таарч байгаа. Одоо баярлж бай 6 сарын дараа баярлах боломж олдохгүй шүү гэдэл найзууд төвжөлтэй байна. Эмнэлгээс гараад уралдъя хизээж хамаагүй гэдэл. Манай хоёр дасгал хийж байна. Комко дахиад эхлэе. Би чамайг гонсойлгосон алдаагаа нөхөж илүү сонирхолтой болгоно гэснээ буцаад өнхөрдөг. Тэгсэн чи юу хөө эрэхтэй гол дүрээ нэлийн анхаараарэ тэрний түүх яаж төгсөх нь сонирхолтой байна. Гэсэн манай хүн заа гэдэл бөөн баяр мангартаж өгнө. Манай гурав цуг нэг дасгал хийгээд л таягтай гинжээ манай гурав зураг даруулнаа. Хөөхөн гурав шүү. Одоо үед ирлээ. Манай хүн нилээн шартаж байгаа бололтой аяхтай шүл байхаар нь аваа дуутал доор нь өрөөндөө унт гэсэн бичиг байдаг. Ээж нь аялдаа явсан юм шиг байна. Тэгээд л өрөөнд суларч байгаа бололтой ганцаараа суун гунигтай ард нь зургийн альбом байсныг гаргаад үзнэ. Шөлөө унгаа үзээд л тэгсэн нөгөө даруулсан зургуудаа олж хардаг. Тэгээд ханан дээр нь гинжээгээс төрүүлж дэлхийн авраг болно гэсэн бичгээ хараад л хуучны дурсамжууд нь сэргээд л тэгээд багын найз гинжээ дээр ирээд ярилццгаана. Хэрэглээгүй бидтэй гэсэн юу гэж дээ хэрэгэлсэн бол аль хэдийн дэлхийн авраг руу явчихгүй юу чи миний найз бидтэй надад итгэхгүй байгаа юм уу гэдэл чи нэрээ болох гэж байгаа юм уу гэсэн тиймээ л гэж байна. Найзууд ярилцаад л инээлдээд л амьдралаа гэж бас л нэг амьдралын сайхан мөчүүдийн нэг юм да. Явхаас өмнө энд нэг гүйчих гэдэл найз нь яах юм бэ явж ууцгаая гэсэн чихтэй л аваад явж байгаа. За тэгээд нэг сохор охинтой хөтлөлцүүлээд гүйлгдэг. Тэгсэн нөгөөх нь чирээд л гүйчдэг. Бүр сансныг бодоход айхтар гүйдэг охин байна шүү. Одоо бүх хурдаараа гүйцгээе гэдэл гүйж байгаа. Жаргалтай л байгаа юм да. Тэгсэн нөгөө охин та Кангуйонтой хамт гүйж байсан уу гэдэл өөрийнх нь талаар яриад эхэлдэг. Тийм ээ гүйж байсан гэсэн чинь та ч азтай юм аа. Хизээ нэгэн цагт түүнтэй хамт гүйх нь миний мөрөөдөл байгаа юм гэдэл манай мангар инээгээдэл. Гэхдээ яагаад тийм сайн биш шүү дээ гэтэл магадгүй гэхдээ тэрний гიშгэлт маш хөнгөн бас хөвгөлтэй сонсогддог. Тийм болохоор тэр надад таалагддаг. Маш их гэдэл нөгөө сохор охин танд баярлалаа гэд явдаг. Зүрхээ дарж үзээ дараагийн дүрсэн дээр манай хүн гүйж байна. Найз нь чи өмнөх шигээ гүйх хэрэгтэй. Одоогийн арга чинь чам зохихгүй байна гэд гуян хараал идгээд орилоод л гүйж байгаа. Бомын ээжтэйгээ хамт тэмцээнд оролцож байна. Тэгээд гэр бүлийн 3 гишүүн уралдахаар болоход бомыг доошоо ороод аав нь байхгүй болохоор гуниглаад л байж байтал аав нь ирээд л аав нь дахиад тоцорчлоо уушлаарай гэсэн. Зүгээрээ би дасцсан гэд тэгээд л хөлөө бооцгоё гэд л аав охин хоёр хөвгөлтэй байгааг ээж нь хараад яах юм бодноо. Манай хоёр дараа нь хамт суугаад эргэлтэн дээр хурдлах хэрэгтэй байсан юм гэд хэрэлдчих гээд ээж нь хэрэлдгээ болий хүүхдээ хажууд гисэн бомыг харж байгаа шүү л гэж байна.
Энд яах гэж ирсэн? Салах өргөдөл дээр гарын үсэг зурах гэж ирсэн юм уу? Гэсэн тэрийг хизээч зурж болно. Тэгэд улсын авраг шалруулах тэмцээнд оролцох гэж байгаагаа хэлээд ирж үзээрэй гэд явдаг. За тэгээд бэлтгэлээ хийцгээгээд нэгэн шинэ ахлах сургуулийн сурагчийн талаар тайлбарлагч нар нь яриад л өнөөдрийн шилдэг нь болох байх гэдэл бас манай гуёныг дурднаа. Энэ хоёрын өрсөлдөөн ямар байх болоо гэдэл ярьцгааж байна. Дасгалжуулагч нь иржээ, бас эхнэр нь бомын ирээд л манай хүн хамаг медалаа зүүцэн гарч ирээд алга ташаараа гэд байгаа юм уу хаашаа юм. Гараа өргөөд л дасгалжуулагч нь яагаад байна гэдэл гайхаад л эхнэр нь дургуутсээд л манай хүний хүмүүс эндээс зайл донтогч минь үү гэдэл манай хүн тоож байгаа ч юм алах бомын та гайхалтай шүү гэдэл орилж байгаа. Хөөхөн хүүхдүүд л ингэж чадна да. За тэгээд уралдлаа. Гинжээ сурагч нартайгаа үзээд л гуён техникээ өөрчилжээ гэдэл тайлбарлагч нар нь. Тэгээд 10 секундээр төрүүлээд л манай мангар ёстой тэнэгтэж өгнө. Ёстой өөрийнхөө нөгөө л гуян эргэж ирлээ дээ. Хүн ер нь өөрийнхөө л байх хэрэгтэй юм шиг байгаа. Тэгээд хөлөө ёо гэд байж байтал дасгалжуулагч нь ирээд л ярилцсан. Юу ч болсон би гүүх ёстой. Ойлголоо. Чи ямар миний үгэнд орох биш. За дараа уулзъя гэсэн байж вэ гэд гутлыг нь үдэж өгөнгөө. Чи төрүүлсэн дээр шүү. За тэгээд финалийн сүүлийн гүйлт алаан болох нь дээ. Орилоод л харизматай байна шүү тамирчид. Энэ хэсэг их гоё. Нөгөө нэг сурагч байхдаа живны хөлийг ингэж идгэж байсан. Манай хоёр гараа яг тэгж барьсан байгаа биз дээ. Тэгээд эхнэр нь наад гараа бас хөдөлгөөд бүр мөсөн дуусаагүй л байгаа бололтой тэдний хайр. За эхэллээ дээ. Нөгөө шин сурагч хажуугаар нь сүнгээл алга болно. Гэтэл манай хүн гинтэл өөрийгөө хажуудаа хараад л энийгээд л тэгээд л орилоод л тэгээд зэрэг ордог. 10/105 шин дээд амжилт тогтоодог. Шин эсүүгээд нөгөө сурах шин амжилт тогтоолоо гэдэл орилоод л бөөн баяр дэлхийн аврагад орох нөхцөлийг хангалаа гэд. Манай хүн сүгдөө суудсан дасгалжуулагч эхнэр бомын орж ирээд л новш гэсэн бомын зүгээр дээ гэд ахыгаа тайтгаруулаад л гэтэл манай хүн тийм ээ гэд орилоод л баярлаад байдаг. Манай хүн 10/6-аар 1 секундээр өөрийн амжилтаа ахиулж байгаа юм байна. Энэ насандаа ингэж гүн гэдэг бараг л боломжгүй зүйл бололтой. Өмнө нь бүгд л түүнийг боломжгүй гэцгээж байсан гэхдээ тэр чадлаа шүү дээ. Бомын ёстой мундаг гэдэл аавыгаа живэн хөвгөлтэй байна төсөглөн. Бүгд орилтоод л баярлаад л гэхдээ манай живэн жоохон царай муутай болчихжээ. Би тэнэггүй штэ. За нэг ийм гоё кино байла. Хэрвээ чи ямар нэгэн зүйлийн төлөө тэмцэж байгаа бол эцэг хүртэл битгий бууж өгөөрэй. Ганцхан амьдраад явахын хооронд хамгийн сайнараа хичээж хүссэн бүхэндээ хүрээрэй. За лайк, саб дарахаа мартва. Дараагийн киногоор уулзцаар түр баяртай.